Холдвол цэцгийн уруудаас чинь хайрын амтыг мэдрээгүй өрсөлдөлгөө хар цаанд чинь зүрх согтож хөлч хүрээхлээ зүүд минь сарны тоянд болзон дуучраад санчиг түшиж амраглаагүй зүүнний очлон хайраар мяллаа зүүн бэлгийн тойлог байжээ зүүд минь За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн хүргэе. Тэр тоглолтынхаа бэлтгэлдээ орцсон явж байна. Тэгээд 2022 оны 4 сарын 14-нд зүүдний учирлгээд одоо ийм сайхан тоглолтоо их гэдэг бас бэлдэж байна. Тэгээд тоглолтынхаа бэлтгэлийн сонир хачнаас та бүхэндээ дуулгах гад ингээд явж байна. За 2022 оны 4 сарын 14-нд Монгол бүхэн иргэн шүү. энэ чинь одоо би тэрийн 3 дахь тоглолт шүү дээ, тий? Тийм 3 дахь тоглолт. Хамгийн анхны тоглолт маань 2016 онд бас бүхэн өргөнд хайрын болзооно шүү дээ. Шийдчихсэн. Яа сайн байцгаана уу. За сайн байх. Бэлтгэлийн ажил амжилттай. Тоглолтоо бэлтгэлд орчоод ажил ихтэй байна тий. Ажил ихтэй л явж байна. За. Таашгүй хоёр дүүдэд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ одоо бас явах бай одоо дүүгээ дэмжээ тэгээд чадхаараа ганц нэг дуулж одоо миний одоо оролцох хууль тэр юм да тийм ээ. Чадж байгаа ганц юм тийм ээ. Тэгээд хоёр дүүгийнхаа цаашдын одоо уран бүтээлд өндөр амжилт хүсье. Тоглолтод нь амжилт хүсье. Маш хөдөлмөрч шаргуу ийм залуучууд байгаа. Ковид үеэр бол хамгийн их ажилтай, хамгийн их одоо шинэ бүтээл хийсэн хүмүүс бол баг энэ хоёр байгаа гэсэн. Би бол яг байгаа хэдэн видеога эвлүүл дэмнүүлж ягаад нэг CD-л гаргасан байна. Бас зүгээр байгаа шүү дээ. Зүгээр байгаагүй. 2 жил гарсан чи одоо бас яаж зүгээр байх вэ тийм ээ. Тэгээд тийм шүү дээ. залуунаас гээд сайхан дууг одоо ням цаг дүүтэйгээ дуулсан байгаа. Миний хоёр дуу бол хөдөлмөрч учраас тэгээд айхан байхгүй л дээ асуудалгүй. За. Бүхэн тэгээд бас хоёр дүүгээ үргэлж дэмжиж ахтаа бас их баярлалаа. Тэгээд баярлалаа. 22 оны 4 сарын 14-нд Монгол бүхэн өргөнд 20 цагаас болох зүүдний учрал тоглолтод орж байна. Та бүхэн өргөнөөр хүлцсэн гэж энэ сайхан тоглолтыг үзэж нөгөөрөө бас цөөхөн хормогч болсон бидэнтэй хамт өнгөрүүлэхийг орж байна. Та бүхний сонсох дуртай, дуулах дуртай олон сайхан дуунууд дуулагдах учраас хамтдаа сайхан дуулж ингээд сайхан нэг өрөөг одоо цөөхөнч болсон хормыг хамтдаа сайхан өнгөрөөё. Та бүхнийг орж байна. За баярлалаа. Баярлалаа. За амжилт хүсье. За баярлалаа. Яг тийм сая Батталдахын хэлснээр битэр чинь яг энэ ковидын юугаар тий. Нэг сим хийгэр 21 аймгийнхаа аялан тоглолтыг бас хийгээд дуусгацсан шүү дээ. Тэгээ бас шинэ уран бүтээлүүд хийсэн. Шинэ уран бүтээлүүд хийсэн. За тэгээд энэ удаагийн тоглолт маань бас нэг онцлог талтай байгаа тий. Тэр энэ тоглолт маань одоо энэ 3 тоглолт маань болохоор битээр одоо юу байна түүгээрээ одоо бусдад туслая гэсэн ийм одоо сэтгэлээр ахмадуудын асрамжийн газар барих энэ одоо үйлсэд тоглолтынхоо 20%-ийг орлогын 20%-ийг хандивлахаар ажилласан одоо ажиллаж байгаа. Тий, тэгээ одоо энэ ахмадууд маань одоо үнэхээр бас хамтарч ажиллахад үнэхээр тийм зарчимж, цаг баригч одоо юу гэдэг маш их сэтгэлтэй бүр маш гоё байдгийм байлээ. Тэгэхээр ахмадын одоо асрамжийн газар бол Монголд угаасаа ганцхан л байт юм байлээ шүү дээ. Харин тий. Тий, тэгээ одоо энэ хоёр дахь асрамжийн газар нь болохоор энэ налахад баригдах гад ингээд сайхан газраа аваад хашаагаа ингээд хатгачихсан ингээд одоо шавын тавих хамгийн чухал ажил одоо ингээд хийх гээд ингээд тусламж хэрэгтэй байгаа гэж бид хоёр сонсоо. Тэгээ бид хоёр ерөөсөө юу яая энэ хүмүүс туслая тий. Чадлаараа туслая. Тэгээ одоо бид хоёрын юу бас юу ах вэ? Монголын ард түмэнтэйгээ хамтраад одоо энэ дуунд хайртай ард түмэн бид хоёрын дууг сонсож байгаа хүмүүс чинь бол одоо тэгэл энэ үйлсэд бол одоо хувь нэмрээ оруулчих чинь гэсэн үг шүү дээ тийм ээ. Харин тий тэгээд тий. За бид хоёр бол хувьдаа маш одоо дуртай ийм одоо сэтгэлтэй сонирхолтой байгаа хамт
хамтуудаа хамтарч ажиллаад хамтуудаа туслаад гоё хасрамжийн газар ингээ баригдчихвал ямар гоё вэ. Тэгээ дараа ч гэсэндээ баригдсныхан дараагаас бас очиж лайв маяг хийгээд гоё ингээд явъя гэсэн бодолтой байгаа. Тэгээд цаашаа дараагийн яригдаад гоё явна шүү дээ тий. Хөөе нөгөө юу цаг болохоо байлаа. Хойлоо нөгөө ахмадууд дээр очих хэвээр ахмадынхаа аж байдлыг бас харуулъя тий. Тэгээд одоо тийшээ хөдлөх үү дээ. За тэгээд бид хоёр замдаа бас юу яана. Та хүнтэйгээ гоё ярилцаад танилцуулаад ер нь ихэд ийм байгаа гэдгийг яриад явнаа. За тэгээд одоо бид хоёр хамтууд манаас 2 жилийн өмнөөс ингээд санал тавьсан. Ингээд бид хэдэд ингээд нэг туслаад ингээд бид нэр ахмадын одоо өдрөмжүүлэх төвтэй байгаа шүү дээ тий. Одоо бол ахмадын өдрөмжүүлэх төвтэй байгаа. Тэгээд өөрсдийн гэсэн хасрамжийн газрын байртай болох гэдэг. Тий нэгээд тэгээд энэ ахмадуудаа бас нэг тусалчих гэсэн бодолтой явж байна бид хоёр. За тэгээд тэр нөгөө яриад ахмадууд дээр ирсэн байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа орж энэ ахмадуудынхаа аж байдалтай бас танилцъя те. Ямар хүмүүс бас туслах гад яваад байгаа гэдгийг та бүхэн маань эндээс харах бах те. За харъя. За сайн байцгаана уу. Сайхан аварцгаад байна уу. За тэгээ та бүхэнтэйгээ бас уулзах гад энэ нөгөө телевизийнхэнтэй хүрээд ирлээ. Тэгээд энэ хоёр одоо ямар хүмүүс туслах гээд байгаа ингээд бас хүмүүс сонирхож иж магадгүй гэж бодоод ингээд та бүхэнтэйгээ бас уулзах гээд ирлээ. За хамт олондоо энэ сайхан уран бүтээлтэйг танилцуулах юм. Бидний үйл ажиллагаа цаг ямагт дэмжиж байдаг ням цагт хандмаа нар маань хүрэлцэн ирлээ. За энэ хоёр дуучин маань 22 оны 4-р сарын 14-ний өдөр болох Зүүдний учрал нэртэй энэ сайхан тоглолтыг ард түмэнд өргөн барих гэж байгаа. За энэ орлогоосоо бидний үйл ажиллагааг бас дэмжиж одоо тусдсан болёо гэдэг. Ингээ хүрэлцээр та бүхэнд том сюрприз барьж байна. Бидний цаашдын үйл ажиллагаа бол одоо тэр налайхад байгаа Ингэр шантаан барих одоо асрамжийн газар байгаа. Энийхээ суурийг тавих одоо сүндэрлүүлэн босхын том үйл ажиллагаа байгаа учраас энэ ажиллагааг мөн дэмжигчийн дуучид маань ингээд том сюрприз болж ирлээ. Баяр хүргэе бүгдээр. Насны хишиг ахмадтай холбоодор бол одоо 4 жил болж байна. Манай холбоо бол үнэндээ сайхан. Өгөөчтэй сайхан холбоо. Одоо ингээд яг хөтэ бас хүлээж авах газаргүй мадргүй болчихсон энэ төр нэг тийм одоо нэг ажил төрөл залуудаа хийж агаад тэгээ нэг албан газараас тасраад ирсэн хот мотор орсон хүмүүс ч одоо бид нар ч хүлээж авах газар байдгүй шүү дээ. Тэгээ тийм ихтэй газаргүй хүмүүс энэ төр л одоо эндээ ирдэг. Энэ бол үнэхээр халуун сэтгэлтэй үнэхээр сайхан газар. Тэгээ одоо энэ сайхан газар тэгээд миний хоёр сайхан дүү ингээд дуучин одоо бидэрт бас ингээд тоглолтоо үзүүлэх гэж байна, хамсарч байна. Одоо энд ч гэсэн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Манай пледийг аваад өргөнөөр оролцоод тэгээ манай байгууллага тусдим болно шүү гэдгийг ерөөё хүсье бүгдээрээ. За бид хоёр одоо Үлзий телевизийн хамт олондоо уулзах гээд G-Center дээр ирлээ. Тэгээд Үлзий телевиз маань бид хоёрын энэ зүүдний учрал тоглолтын бүх видео одоо нэвтрүүлэг, реклам тэгээд ер нь тоглолтын бичлэг гэдэг бүгдийг хариуцсан хийж байгаа. Тэгээд өнөөдөр Үлзий телевизийн хөтлөгчтэйгээ бас
дотн сайхан яриа өрнүүлэх гэдэг ингээд хэллээ. Явуулсан төгшөө орё тий. Харцаанд чи зүрх согтож хөлчүүрэхлээ. За манай хоёр сайн явж ирвөө. Өнөөдөр бас нилээдгүй олон амжилтыг амжуулсан байх гэж бодож байна. Тэглээ өглөөнөөс хойш бид хоёр нэлээ өнөөдөр бол маш олон ажил амжуулаад тэгээд хүрээдэрлээ. Тоглолт орчгоор чинь ер нь явах суух ажил ихтэй тий. Тэгээд юм сайхан хөгжсөн тулдаа интернетийн утсаар ажлыг сайхан амжуулаад ингээд явж байна. Эцэг их хоёрын дундаас үр төрдөг бол уламжлал шинжил хоёрын дундаас сайхан яруу найраг төрдөг гэж сайхан үг байдаг. Мэдээж энэ маань хүн дуугаараа дуучдол дууныхаа тэр үгээрээ хүмүүс тэр ухаарлыг хайрладаг. Хүмүүс дууг зүгээр нэг чихээрээ сонсоод өнгөрүүлэх биш те. Тэр дундаас энэ дууны үг юу өгүүлж байна? Энэ дунд юу гарч байна? Энэ дуугаараа залуучуудад нийгэмд ямар мессежийг бид бүхэн өгч байна гэд олон зүйлийг одоо сүүл үе дуугаар дамжуулж өгдөг болсон байна. Дуучин хүн чинь ер нь бол нийгмийн ажилтан нийгмийн зүтгэлтэн хүн шүү дээ. Тийм уран бүтээлч хүн ер нь тийм шүү дээ. Их зөв сайхан гэгээтэй юмнуудыг бас хүрх хийсэн гэдэг үүднээс бас битэрийн дуу бол үргэлж бас баяр баясгал, хайр сэтгэл одоо багтсан зүйлүүдийг бас дуулсан ийм уран бүтээлүүд ер нь голцоо байдаг. Бид ч одоо хайрын тухай ерөнхийдөө хостууч болохоор сэдв бол тийм байгаад байгаа байхгүй юу? Голчлон. Тэгээд хайр гэл тэгэхээр нэг л одоо амархан дуусчих юм шиг байсан чинь маш олон талаас нь харж дуулж болдго юм байна. Өнөөдрийн хоёрыг яг энэ урлагийн тохиолд орсон омжилүүд ер нь хэр өнгөрөв? Битэрийн нэг дууны үг гэдгийг дуулж явах хувьтай төржээ би гэл тий. Тэгэхээр нэг бас нэг талаас харуул хувь тавиланч байдаг л ах. Нөгөө талаас бас харах юм бол юу яадаг штэ. Юмыг нөгөө хийжээж ойлгодог гэдэг юм одоо бол надад яг бодогдож байна л та. Одоо ингээд нэг жохон янгот л нэг зарчмууд байдаг юм байна л та. Хувь хүнтэй холбоотой. Сахилгават. Эсвэл одоо юу гэдэг нь те хүний үгийг одоо хүлээж авах чадвар. За одоо арай өмнө явах хүнийхээ үгийг хүлээж авах чадвар. За тэгээд аливаа юмд жоохон тууштай байх. Эсвэл одоо хүнтэй хамтрах одоо юутай байх гэл те энд нар ч ерөөс ингээд бид нар байхгүй байсан ч л энэ зарчим байж гин өмнө ч л байсан одоо ч байна ирээдүйд ч байна гэдэг юм уу те. Тэгэхээр нөгөө тэмтчээл нэг муу одоо тэгэл энэ зүйлүүдтэй танилцаа тэгээд нөгөө заавал төгсөх албагүйгээр ингээд нэг чадхынхаа хэмжээнд л хийгээд байсан нь л болч гэж бодоод байгаа хгүй миний хувьд болохоор ингээл анх дуулаад эхэлж явах чинь хүмүүс бол одоо тэгж ойлгоод идэг штэ. Ер нь бол энэ дуучд ер нь ингээл гараал дуулаад мөнгө олчдаг гэл. Тэр дууг бүтээхийн тулд бид нар чинь асар их хөдөлмөр хүч цаг хугацааг бас маш их зарцуулж байгаа хгүй бас их төвчээрийг төмнийхээ хайрыг ингээд хүртээд ингээд явна гэдэг бол бас их гоё тийм хувь зохиол завшаа. Тэгээд амьдрал гэдэг мэдээж хувь хүн ямар ч хүнд зовлон жаргал бүхий л зүр ард нь бол амьдрал эд дундаа буцалж идэг. Тэр бүх зүйлээ жаргалтай ч бай зовлонтой ч бай орхиол тэр тайзаа гарахад тэр хүмүүсийн өмнө инээмсэглэл гарна. Хүлээцтэл байж ажил ирсэн юу яах юм бэлээ. Одоо ямар нэг юм бүтээх юм бэлээ л дээ. Анхандаа бүх юм эхлэхэд ерөөсөө нэг замбраага болохгүй юм бужигнатал байдаг юм бэлээ. Амьдралын хувьд ч тэр уран бүтээлийн хувьд ч тэр хувь хүнийхээ хувьд ч тэр тийм байт юм бэлээ. Тэгээд маш сайн сонсогч байснараа л бас аль алийг алдчихгүй аль алийг одоо юу гэдэг зэрэгцүүлээд чадлынхаа хэмжээнд амар төгс бол биш шүү дээ тий. Тэгээд ингээд чадлынхаа хэмжээнд амьдралаа. Тэгээд би ч бас хажуугаар нь бас дуулахын хажуугаар өөр ажил хийдэг. Сонирхол яалтчгүй байдаг. Өөрийгөө дотоод хүнээ сонсдог. Юу ч хамаагүй аз жаргалтай болгож байна. Тэгэл тэрийг л хийн. Тэгээ яалтчгүй л одоо дуулах ажил маань аз жаргалтай болгож байна. Үр хүүхэд гэр бүл маань намайг аз жаргалтай болгож байна. Алдахгүй байх хэвээр. Мөн одоо миний тэр ажлын талбараас намайг аз жаргалтай болгож байна. Тэгэхээр би алдахгүй байх хэвээр. Тэгэхээр ерөөсөө сонсогч байгаа л төвчээртэй байгаа л тасралтгүй урагшаа яалтчгүй. Тэгэл явж байгаа да. Тэгэл одоо анх дуулаад эхэлж байхад бол одоо баян гэрээ орноо орхиол ингээл яваал алга болол тий уран бүтээл хийгээл явчихсан. Тэгэхээр хүмүүс ч аягүй хэцүү санагддаг л байсан. Тэгэл одоо ерөнхийдөө бол одоо энэ олон жил болж байхаар болоход нөгөө улсууд чинь одоо тэр ар гэрийнхэн гэсэн үг тий ойлгоод ингээд бас араас дэмжиж туслаад дэмнээд ингээд явдаг болсон. Тэгээд хүнд хэцүү энэ ковидын цар тахлын үед бас нэг 2 жил гэртээ ингээд байж бас гэрийнхэнтэйгээ танилцлаа. Манай гэрийнхэн жиг дажгүй хүмүүс байт юм байлээ нэр. Би ч нэ 2 охинтой. Тэгээд
Хоёр охинтойгоо бас танилцлаа. Нөгөө том хүүхд бол гараад ер нь тоохгүй шүү дээ. Аав ээж эднэрт харуулчаал ийш тийшээ тоглолтоор ингээл яваад л өгдөг гэсэн. Тэгэл явсныхаа үр шимийг бас ингээл өдөө зэрэгтэй бас хүртэж эхэлж байгаа. Би бас хажуугаар нь Z Music гэдэг энэ хөгжим, тайз, дэлгэцэн гэрэл түрээсээ юм entertainment компани ажилладаг. Тэгээд одоо бас тэрнийхээ үр шимээр тэгээд бас сайхан явж лээ. Эдэн сайхан дүүнэртэйгээ нийлсэн. Нөгөө дүүнэр маа одоо ер нь бол ахаа одоо та ер нь юм оролцгоо байлаа дуу муугаа дуулаараа гэж би ч бас яг л дуучиж гисэн хүн шүү дээ. Тэгээд хажуугаар нь дүүнэртэйгээ ороод нөгөө хөгжим юм хумаа зөөгөл дэлгэц мэлгэцээ зөөгөл гүйчдэг байхгүй. Одоо ахаа та болоо одоо бид нар одоо таны ямар ч оролцоогүй одоо юмнуудаа хийдэг болчлоо одоо та гэдэг. Одоо л өстой жинхэнэ сагаа жоох өмгөө уран бүтээл рүү ороод сайхан уран бүтээлүүдээ хийгээд ингээд тэгээс хэдэн жил сайхан эрчимтэй сайхан дуулж явнаа. Хоёр бол уран бүтээлээрээ дамжуулаад залуучуудаа үлгэр дуурайлал болж байгаа энэ цагийн дуучдын залуу уран бүтээлчдийн төлөөлөл болоод явж байна. Ер нь ирээдүйн яг Монголын нийгмийн залуучуудаа харахад хэр их хөдөлмөрлөж явж байна. Одоо хувь хүний бодлыг бид хоёроос асууад байгаа шүү дээ, тийм. Миний бодлоор бол хөдөлмөр гэдэг бол ерөөсөө хамт олон шүү дээ. Би л тэгж л ойлгодог. Ерөөсөө эв нэгдэл гэж ойлгодог. Бидний үеийн залуучуудад асар мундаг тийм боловсралтай, асар тийм гоё өндөр тийм харилцааны соёлтой тийм ер нь их гоё бол залуучууд ер нь гоё болж харагдсан шүү дээ, тийм. Харагдаж байгаа шүү дээ. Ер нь чин сэтгэлтэй байх юм бол дагаал хөдөлмөр өөрөө тэр сэтгэлийг дагаал ерөөсөө өөр байж идэм билээ гэж би ойлгодог. Одоо хийж байгаа энэ удаагийн тоглолтын маань ерхий яг гол зорилго юунд агуулгадаад байна? Тоглолтын маань бас нэг онцлог нь гэвэл тэр ингээд тоглолтынхоо орлогоос 20% те ингээд нахамдуудаа өгье. Тэгээд расмжийн газрынхаа фундамент зориулаарай гэдэг. Тийм айхтар нөгөө нэг юм хум барьчих хэмжээний том лаг мөнгө болоо шилдэ те. Фундамент зориулаарай гэдэг. Тэр ингээд яг өөрсдийнх чадах хэрэг ингээд туслаа. Тэгээд Ард түмний хайр яг битээр ингээд хүрсэн учраас тэндээс буцаагаад ард түмэнд нь чадлаараа л одоо буцаагаад одоо үгүй те юу гэдэг те ийм л одоо зоригтой. Буян буцаж ирэхдээ бороо шиг асардаг гэсэн энэ үгээр өнөөдрийнхөө одоо гурлаа ярилцлага жаргая. Тэгээд 4 сарын 14-нд зүүдний учрал гэсэн тэр сайхан тоглолтын дээр бүхий өргөн дээр тайцны артлаа иргэн уулзъя. За баярлалаа.